энэ жилийн төсөв нэлээд хүнд боллоо. Бид нар бүгдээрээ харж байна. Ард түмнээ болоод гишүүдээ сонсоод анханасаа төсвөө айтайхан боогоод ороод ирэхгүй яасан бэ гэдгийг би бас хэлмээр байна. Улс төрийн үүднээс ч тэр нийгмийн байдлаа харсан ч гэсэн бид нар ингээд ямар байгааг мэдж байгаа шүү дээ. Намын мөрийн хөтөлбөртөөч бид нар заацсан байж байгаа шүү дээ. Тэтгэврийг энэ тэр инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ энэ төр гэдэг. За тэгээд бөөн юм болж арай гэж ямар ч байсан багш эмчнэрийнхээ цалин тэтгэврийн хэмжээ нэмэхээр боллоо. Уул нь ингэж хүндрүүлэхгүйгээр өөрсдөө шийдээд боломжоор нэмээд ороод ирэх боломж байсан юм шиг өнөөдөр бол харагдаж штэ. Дараа жил дахиад битээ ингэсэй л гэдгийг хүсмээр байна. Дахин давтагдаад байгаа байхгүй. За миний хувьд бол багш нарын цалингийн тухай асуудлыг яг жилийн өмнөөс ачаалал нэг цалин бага байна гэдгийг зөндөө ярьж исэн, зөндөө багш нар ч гэсэн хэлсэн. Өнгөрсөн хаврын чуулган дээр банкны хорон дээр мөн хэлсэн. Жаахан ч утсан хамаагүй нэмж өгөх шаардлагатай шүү гэдгийг хэлсэн. Тэг хамгийн гол нь сонсохгүй байна л да. Гишүүдээ сонсохгүй, ард иргэдээ сонсохгүй. Тэгээ сүүлдээ одоо үндсэндээ жагсаал цуглаан болоход хуржиж ийм байдалд хуржиж нэмэх шийдвэр гаргаж. За ямар ч байсан багш эмчнэрийн цалин тэтгэврийг нэмжээгээд баяртай байна. Засагт болоод энэ одоо төсөвтөр ажилласан бүх хүмүүс талархаж байгаагаа илэрхийлье. Ямар хэмжээнд, ямар нэгэн хэмжээнд нэмж байгаад бол баяртай байна. Ард иргэд ч гэсэн баяртай байгаа гэж найдаж байна. Багш нар маань ч гэсэн баяртай байгаа гэж найдаж байна. Энийгээ гол нь дараа жилийн төсөв дээрээ дахиж барьж орж ирээрэй л гэдгийг одоо хүсмээр байна. Баярлалаа.